Сайн байцгаана уу эрхэм мөндөд найзуудаа, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Энэ подкаст маань шинэхэн дугаараа төлөвлөхөд бэлэн болоод байна. Өнөөдөр би өөрийнхөө маш их хүндэлж явдаг, хайрлж явдаг нэгэн уран бүтээлч сайхан эмэгтэйг урилаа л гэж одоо зарламаар байна. Тэгээд миний өнөөдрийн урилгыг ардын жүжигчин, багш, уртын дуучин Жимицээ Говь урилгыг минь хүлээж аваад надтай сайхан дурсамж, за ирээдүйн талаар ярих гад бэлэн болж байна. За Жимицээ ихчээ та сайхан хаварчж байна уу? Сайхан хаварчж байна. Тавлаг үсттэй. Үс шингэрээд ажил гэсэд. За. Ингэж байна. Ямар ч гэсэн та минь үнэхээр сайхан харагдаж байна. Тэгээд өнөөдрийнхөө энэ подкастыг би нэг аливаа юм чи эхлэлтэй байдаг. Таны эхлэл, таны энэ одоо дуулах гайхамшигтай ур чадвар, байгалийн мэдээж өгөгдгүн хаанаас эхэлсэн юм бэ? Танаа удамд тийм хүн байна уу? За яг дээр үедээ бол байсан гинлэх олон үеийн өмнө бол бас ч их хол бишээ. Богдын дуучин байсан хүн байдаг юм байна лээ. Тэгээд яг манай аав байхдаа бол манайхан тийм хүн байсан гинлээ. Удам бол холдож дуурайдаг болохоор гайгүй холдлоо чи. Адууны удам, дуучны удам хоёр холдож дуурайдаг гэж ярьж ирсэн. Тэгэхээр бас дээр үедээ бол удам байсан л юм байна лээ. Гэхдээ би хоолой гэдэг газар төрсөн хүн шүү дээ. Бүр яг тийм. Тий. Тэр газрын элементүүд одоо юу ч байдгийг тэр бодвол шингэсэн байж магадгүй. Гэхдээ би бас хөхөөс ард төрсөн. За. Тэгэл юм л сайхан дуулдаг. Тий. Хөхөөс ард төрсөн. Тэгээд юм л оролцсон байх. Нутаг ус нэмж одоо янз бүрийн тэр сайхан газрын дор байдаг, гүнд байдаг тэр зүйлүүд шингэсэн байж магадгүй. Ээж минь бас их сайхан хоолойтой хүн байсан. 10 гаруй хүүхэд гаргасан. Хөдөөний бүсгүй хүн тайзан дээр гарна гэж байхгүй шүү дээ. Миний ээжигээ хамгийн сайхнаар төсөөлж байсан тайзвал ээж маань тэмээн тэрэгтэй, чингэлэгтэй тэгээд аргалд явдаг. Тэгт нь би дагаж явах тун дуртай, жоохон байхдаа. Миний одоо үзэж ясан хамгийн концерт гэж үл тэр үед үзэж мэдээгүй, үзээгүй байсан шүү дээ. Бид нар бол тийм концерт үзэн энэ гэж мэддэггүй. Одоо ингээ бодохноо миний хамгийн анхны үзсэн хамгийн сайхан тайзвал тэр ээжийн минь намар цагт их аргалт төвнө. Шивэн толгой ингээ талиураад тэр үед өвс их өндөр ургадаг байжээ. Одоо хоньны нуруу бараг гүйлцэнэ. Тийм их өвс ургадаг байжээ. Шивэн толгой найгаад тийм цагаар ээж минь их аргалт явдаг. Тэгээд аргалт явахдаа одоо тэр сайхан халиурсан тайзан дээр ээж минь арга үрээд их урт төстэй хүүхэн байсан. Тэгээд арга үрээд аргалт төвгээд ингээд явж байгаа нь бол үнэхээр нэг хизээч төсөөлөгдөж байгаагүй тийм сайхан зүйлийг би үзэж сонсож байсан да. Миний хамгийн анхны одоо сайхан юм айн халиурсан өвсөн дээр ингээд дуулах гэдгийг мэдэрсэн. Дуу гэдэг ямар сайхан юм бэ гэдгийг мэдрүүлсэн. Хамгийн анхны аавсгийг бас зааж өгсөн дууны энэ хүн бол ээж минь. Жимицээ ээжийнхээ нэг дурсаач ямар хүн байсан бэ? Би одоо ингэ бодоод идэв штэ. Охид ийм гоё үзэсгэлэнтэй, сайхан хоолойтой. Бас л ээж нь бас гайхамшигтай л үзэсгэлэнтэй л эмэгтэй байсан байж тээ. Сайхан хүүхэн байсан. Би битгий хэл хүмүүс ерөөсөө ярина. Одоо энэ Монголын радиод ажиллаж байна. Эрдэнэ цогтыг тань хуяр унаарч мэдгүй. Тэр өчигдөр би тэр уулзлаа. Тэгтэл тэр ярьж байна. Манай чимээгч мөн сайхан дуулан, сайхан чүүхэн гэж ээждээ ярьдаг юм байна л да. Тэгэхээр ээж нь одоо вэ л дээ настай хүн байдаг. Сайхан хүүхэн тэгтээ яах вэ? Ээжийнхээ хажууд юу байх юм дэс чинь гэж байдгээд өчигдөр ярьж байна. Тэгэхээр миний ээж бол үнэхээр одоо утга усандаа сайхан хүүхэн байсан, сайхан гэдэгтэй. Одоо би яг төсөөлөх бас их дуртай. Миний ээж өвөл сормоос нь дандаа цантаж явдаг.
Тийм урт сормостой. За тэгээд үс гэдэг бол одоо гахалтай тэр хүн залуу наснда дээрлж байгаагүй. Үсээ 3 нуглаад тавьчихдаг. Тийм урт үстэй. За алгалсан сайхан нүдтэй шүдэн их сонин. Одоо адууны шүдийг хараарай. Яг манай ээжийн шүд бол залуу байхдаа яг адууны шүд шиг уртаашаа жоохон судалтай юм шиг. Тийм сайхан том. Яг айхтар цаас шиг цагаан шүд биш. Яхан шаргал туяатай юм уу гэмээр. Энэ нутгийн онцлог байна. Тийм сайхан хүн байсан миний ээж доо. Сайхан одоо тэр хүний сайхан хоолойг нь би юугаар мэдхүү гэвэл миний ээж дүүнэрийг их сайхан бүүэлдэг хүн байсан. Тэрнээс нь үүдэж одоо хүний анхныхаас штэ ерөөсөө тэрнээс нь үүдэж би одоо бүүвэн дууны бүр цуглуулга хийж, судалгаа хийж. За миний зарим одоо судалгаануудын нэг нь болж эндээ бүр бүтэн CD ястнуудаар нь одоо үндэснүүдээр нь ингэж хэлээ. За тэгээ миний ээж бол бас их одоо хөдөө газрын хүн чинь хонь маллаа манайх бол хоньтой барьгээд яйл. Тэгээд хонь малыг бол их сайхан тойглоно. Үнэ энтрийг маш сайхан өвлөн. За манай ээж ер нь хуучны улс бол дуучин хүнийг бас нэг шинждэг шинжээ байна. Би ч гэсэн бас тэр шинжээнд орж исэн хүн байхгүй юу? За яаж шинждэг вэ гэвэл тухайлбал хонь байна шүү дээ тийм ээ. Хоньыг маш хурдан одоо урганд өгсөн хонь байлаа гэж бодъё. За. Тэгэхээр өөр нэг одоо ихэн өгсөн урагч юм уу байлаа гэж бодъё. Тэгэхээр тэр хоёрыг одоо маш хурдан нэг юм уу хоёр тоглоод их хүр болгож байх юм бол энэ амтныг ингэж уйрааж байгаа юм чинь яг үнэ. Энэ дуучин болох магадлалтай гэсэн тийм шинжээ байдаг юм байна лээ. Харагдаж чадчих юм гэсэн үг шүү дээ. Тэр бол одоо малын ухаанаар бас ярьж чадж байна. Сэтгэл зүйд нь нөлөөлж чадж байна. Сэтгэл зүйд нь нөлөөлж чадж байна. Тэрийг чинь тойглохоос нь гадна тэр малыг чинь яг тойглохдоо аргадаг зөндөө юм байна. Яг амьдрал дээр бол одоо сүүгийн саагаад одоо хургийнхаа уудсан дээр дүүхэн. За өөрийн нэг онцлогуд байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Өөрийнх нь одоо ихсийг тийм ээ хургийнхаа сүүлэн дээр дүрхэн ингэж байж авуулдаг. Тэгээ миний ээж бол малыг одоо хоньыг бол одоо нэг юм уу хоёр тоглоод л их хүр болгоно. Тэгж удаан өдөржин тоглоод авуулж чаддгүй хүн байдсан шүү дээ. Тэгээ би бас шинжээнд орж явсан. 1974 оны хавар манай хайлантай гэдэг газар хаварчж байсан. Тэгээд одоо тэр хавар тэр өвөл нь их нэлээ хэцүү өвөл болсон л да. Тэгээд мал их жилэг муутай төлөллөө. Ингээд одоо хонь тоглох ажил над дээр. За тэгээд хаваржин хонь тоглоод байж итэл энэ шарын бүсгүй хонь тоглоод их хурдан авуулж байна. Энэ ер нь дуучин болох магадлалтай гэсэн ийм шинжээнд ороод ингээд тэр хавар нь урлагийн үзлэг болоо тэгэл би дуучин болсон шүү дээ. Тэр ч одоо хэдэн настай вэ? 16 7 байж тээ. Та ихээс хідүүлээ вэ? Зөндөө одлуулаа. Юу. 13 байсан одоо гайгүй. Та айлын би дундхан. Би дээрээс одоо одонгийн хүүхд тэр үед 5 хүүхэдтэй болоод одонтой болдог одон авдаг байсан. Би одонгийн хүүхд. Хан дээр ямар их юм таард юм бэ? Одонгийн хүүхд бол нутаг усны нэрнүүртэл тий. Танахаас дүүнэр ах эгч нар ч юм уу дуусан юм байдгүй. Яг мэрэгжлийн дуучин бол би л байна. Ер нь бол гэртээ бол сайхан дуулцгаан тэд нар чинь. Миний ах одоо байгаа л да. Шагдарсар ингээд энэ дипломат хүн байгаа. За. Тэр одоо сайхан дуулна шүү дээ. Бас л бүр мэрэгжлийн жанр хүн шиг. Тийм хоолойтой. Сайхан дуулна. Миний дүүнэр энэ тэр сайхан дуулаа. Сайхан хоолойтой. Бүгдээрээ сайхан хоолойтой. Яг хүн хүний хувь зохиол өөр дөө. Би бол тайлсны хүнээр ингээд намайг хувь зохиол зураад явуулсан шүү. Тийм. Ард түмэндээ дугуй өрг гэдэг уурхай илгээч одоо бид тэн дээр л байж гэдэг. Манай Чимэцээ их ч одоо Сүхбаатар аймгийн хэрвээ би андуураг бол улаан буян сумын тий Уул баян. Уулбаян уучлаарай. Уулбаян. Тэгээд
Уул баян сум та бит хоёр хэрвээ та санаж байгаа бол их олон жилийн өмнө радиод бас ингээл яг сууж исэн ярилцлага хийгээд та тэгэхэд их чинь одоо ингээд ганга нуур жил болгоо явдаг. Нүүдлийн шувуундаа очиж үзэж иргэдэг. За тэднээс тэр их шувуудын чимээнээс би хөгөө авдаг гэж надад ярьж ирсэн. Ойрд явж гин үү? Хойшоо өнгөрсөн бүх шувуу урагшаа уцахтаа бүгд ганга нууранд чуулдаг гэдгийг. Тэгтээ бол би одоо яг хав тэнд байхдаа ч юм уу ажиллаар явж гал дайралдж байсан зориуд очиж үзэж байгаагүй. Ер нь бидний хүмүүжүүлэхтэй буцах шуудын хойноос битээ харж бай гэж хүмүүжүүлсэн. Тэр ой гоног үлдээдэг юм байна л да. Тэгэхээр битээ харж бай гэж хүмүүжүүлсэн болохоор би айхтар зорж бил явдаг. Яг уу ажлын журмаар явж байгаа, шугамаар явж байгаа ингээд тааралд бол одоо сайхан шүү дээ. Ер нь бол тэрийг цас орцсон нэг шөнө ингээд сонсоод өнгөрөхөд ингээд маргааш өглөө яваад өгч байдаг байхгүй юу. Тэгэхээр нэг сэтгэл хоосроод шөнжин дуурчиж байгаа юм чи. Тэгээд тэдний их эртээ явдаг штэ яг явхаараа. Тэгээд нэг сэтгэл хоосроо сэтгэл эзгүүрээд нэг сонин тэр амтд хөөрхий минь энд үртэй төлтэй болоод одоо бидний харуул амьдрал штэ тийм ээ. Ингээд буцаж байгаа юм чинь одоо энэ нутгаа орхоо зарим нь одоо хүүхэд нь үлдчихэж штэ. Бас авч явж чадахгүй зарим нь тэгээ үлдэж байна. Зарим нь хорогдож байна. Энэ мэдээ тий эргээд ирэхэд нь юуч болоо хүлээ. Ийм одоо зовлон гоныг байдаг болоод манай дээд үеуд бол одоо сургаж байсан байхаа. Зөв. Бас нэг ойрхон битгий хүлээж ав гэсэн санаа байж тээ. Тэгээ би яг нутгаргаа явна. Явна. Тий зөндөө явна. Одоо сум орн руугаа явна. Голчлон бид албаны ингэхтэй хүү юм шиг байна. Албаны ажиллаар л их явна. Та чи одоо яг нэг хэлэхэд бол энэ зүгээр миний зүгээр өөрийн бодол шүү. Бид нэр одоо ингээл аймаг хөшөө ярихаар ингээл арангаа гүч ингээл буурж амын аврах ч юм уу ингээл Сүхбаатар аймаг ярингууч бид нар чи чимэзээ гэж үгэлээ дуучин чимэзээ та чи бараг аймгийн брэнд болсон юм шүү дээ. Бид чи одоо ингээд Сүхбаатар аймаг гэхээр мэдээж хэрэг бид нэр хурдан хөлгүүдээ ярьж байгаа. Үе үед л байсан Сүхбаатар аймгаас төрдөг та минь байж гин. Та ингээд тийм сайхан хөлөг хурдан морьд төрдөг нутгаас өөрөө бас хүүхд байхад морь ундаг байсан уу? Тий. Би ч одоо 5 настайгаас эхлээл унсан. Хөдөөч тийм шүү дээ. Ерөндөө морин дээр мордох цаг чинь ер нь 5-6 нас. Ажир байгаас л хэлж шүү дээ. Тий, жоохон байхад л ордуулчих чам тэр чи хамаагүй шүү дээ. Чадахгүй бол асуухгүй шүү дээ. Зүгээр л мордох хэрэгтэй гэл мордуулна. Үсээ ажил юм чинь. Тий, бидний ажил шүү дээ. Тэгээд малаад мордохдоо эсвэл одоо мордож чадахгүй байх үед бол явгангүйгээд хой хоньны цагуур ормоор гэдэл ингээд би чиггүй за нэг мордохтойгоо болонгоо шууд тавиад явуулчихна. Хурдан морь унж исэн. Би бүр 15 нас хүртэл унсан. За тэгээ 15 настай нэг өвлийн үрээ уралдах боллоо. Тэрийн шалахгүй манай баригад одоо баригад бол 2 тэгш хоорондын дав ходоодын говь гээд тэр хаваар байдаг мань нутгалдаг манайх. Тэгээ 2 дугаар баригад гэж манай тэгшийн баригад. Тэгшийн баригад дээр морь уралдах болт юм байна. Өвөл. Цагаан сараас хойшоо. Гэхдээ надаар бүр ажил хийлгэжгээд баригадын төв дээр очиод уралдах болтол манайх нэг их баг 2 шарга гэж 2 шарга юмтай байсан. Тэгтэл харин их шаргыг надаар унуулж ажлыг хийлгэжгээд баригадын төв дээр очиод хөдөлгөх болоход чи хүнддээд байна. Тэр үе чинь хүүхэд олдохгүй энэ төр гэх юм байхгүй шүү дээ. Хажууныхаа хүүхдээ гаргаал. Тэгэл болоо. Тэгэл би чинь үй гашуун дарагдчих. Одоо ингээл морь унахгүй болжээ гэл хурдан морь унахгүй болжээ. Тий. Үй гашуу дарагдаад үлдчихэж байлаа шүү дээ. Уйлаад. Өөрхий. За ингээд хоёлоо хүүхднасаа төрөө орхиод одоо хоёлоо нөгөө гол сэдв рүүгээ таны дуулах гайхамшигтай эрдэм за түүнээс одоо өрнөсөн бүх процессыг бас нэг товчхон ярихыг хүсэж байна л та. Мэдээж хэрэг та хотод орж ирээд мэрэгжлийн сургуульд ороод мэрэгжлийн дуучин болохын тулд
сайн багштай байх ёстой байсан. Таны гайхамшигтай та их азтай хүн. Тий. Хувь тавилантай хүн. Таны гайхамшигтай хоёр багшийг бол дуудахгүй бол болохгүй. Энэ бол одоо 20 дугаар зууны одоо манлаа уртын дууч одоо манай Нор Бонцдвай. За таны бас гайхамшигтай багш бол дорж давхгүй тийм. Манай багш, миний багш. Ер нь тэгэл бүх ахмад хүмүүс таны багш нар байсан да тэгэл. Тий. Та багшигаа дурсаач. Нор Бонцдвай ямар хүн байсан? Чангу. За би чинь юу байх вэ? Бидний одоо нэг хэсэг үеийг ер нь та нар бас нэг тэрнийг авмаараа. Сонин тэр үеийн тэр сургууль биш шүү дээ. Тэр чи курс 4 сарын курс. Тэгээд 4 сарын курсэд бүх аймагаас дуучин биш. Гэр дуучин болох магадлалтай. Мань мэтийн тэр мал дээрээс шинжээнд орчихсон одоо тийм маягийн. Тийм хүмүүсийг авчраа гэсэн тийм захирамж аймаг руу очсон юм байна. Ингээд би энэ хонь тойглож шинжээнд орсон хүн юм чи шууд намайг явуулаад. За тэрэнд чинь одоо бид нар 10 хэдхэн настай. Одоо энэ ардын жүжигчин нэргүй. 10 хэдхэн настай. Би. За тэгээд хинтид байдгийн да уулын бол Сүхбаатарын хүн байгаа. Нансалмаа гавьяач жүжигчин. Дан уртын дууч. Одоо завханд би гэрэл тогтох гэж гавьяач жүжигчин. За тийм. За гой балтайд би хэр өшгөж гавьяач жүжигчин. Одоо н морь цолдог бүрвэх манай курсыг гавьяач шүү дээ. Тэгээ ингээд нэг курсээс одоо 2 ард 4 гавьяат төрсөн байна. Нэг ангид ч байхгүй шүү. Нэг төгсөлт. Тий. Одоо нэг төгсөлт гэдэг юм уу 4 сар их байхгүй бид нар. Тэгээд одоо багш нар маань тэр үеийн багш нар агуу улсууд байсан да. Тэр бол 2 гүйцэтгэлээр заадаг. Тэгээ бид нар одоо бас тэдний уламжлалыг ингээ авдаг юм байна да. Залуу насндаа дуулцгаад жагаад одоо одоо бидний нас бол багшлах нас юм чинь бүгдээрээ багшилж байна. Тэгээ тэр курс бол үнэхээр оновчтой дуучин биш. Тэгээ дуучин болох магадлалтай ийм хүүхдүүд залуучуудыг авчирсан. Тэгээ одоо бүгдээрээ ингээ багшлаад ингээд байж хахад бол багш нарын маань заасан тэр уламжлал юм бидэнд байж байна. Бид нар өнөөхөөрөө заагаад одоо бидний шавнар бас багш нар байна. Ингээд уламжлуулаад ингээд өгч байна. Манай багш нар миний багш бол тухайн бол айхтар чанга дуугаар загнаад энэ төр байдгүй. Нор Бонцд багш. Тийм хүн байсан. Манай дорж дуугч гэсэн тийм байсан. 70 настай байсан. Яг бид хэдийг дуучин болгох гэж курс зохион байгуулж явах 70 настай байсан. За тэрэнд чинь ганцхан манай 2 багшийг дурдаад өнгөрч болох. Бид нар 4 багштай байсан. Баатрил хамжуу гэж жаахан шаргайл хамжууч гэж ярьдаг тийм ээ. Тэр хүн чинь тий соёлын тэргүүний ажилтан байсан. Манай багш ардын жүжигчин байсан. Дорж дагуу багш гавьяач жүжигчин байсан. Сүгдэгмаа гэж танай ар хангай. За алдартай сайхан дуучин. Лордын танхимыг босгож байсан гэж ярьдаг. Бүр тийм бүр гайхалтай. Гэтэ тэр чинь сүрдмээр сайхан хүн гэж нэг бас байна. Тэр тийм хүн шүү. Сүрдмээр сайхан хүн байгаа. Тэгээд эршүүтхэн хоолойтой саруул талыг их сайхан дуулдаг. Дээш нь саруул байдаг юм шүү дээ. Хадаагаад байдаг. Тийм хүн байсан. Энэ 4 одоо алт шиг багшаар багшлуулж бидний хэдэн хүн дуучин болжээ. Дуучин болохдаа бүгдээрээ шахуудаа ингээ алдартай гавьяатай ийм улсууд болжээ. Тэр бол хуучин цагийн одоо хуучин бууны хугархай гэдэг чинь хуучин цагийн сайхан багш нараар заалгаад за тэднийг өвийн өөртөө шингээгээд ингээд өөртөө авсныгаа ахаад цааш нь ингээд дамжуулаад ингээд явж байгаагийн хувьд бол үнэн сайн багш нартай байна гэдэг бол хүний хувь зохиол бас өөр байдаг юм байна. Би бол одоо 4 багштай үргэлжийн мөрөж залбирч ажил хийвэл таны хүч шүүгээд дотроо одоо таны л одоо гавьяагаар би ингэж явж байна. Гэтэл ингэдэг шүү дээ. Одоо тэгээд би анх удаадаа энэ Даргангийн уртын дууны олон улсын наадам болох гэж байна. Монгол улсад ердөө олон улсын уртын дууны олон улсын уралдаан гэж юм
анхудаагаас болж байна. Энэ чинь бол зөвхөн бид нар чинь нөгөө улс дотроо л нэг юм наадам хийдэг, уртаа хийдэг байсан болохоос олон улсын чанартай бол бид нар одоо тэгэхээр бид нар энэ Монгол сургалтнууд маань бүгдээрээ ирж орцсноо л гэсэн үг үстэй тийм. Тэр яг бол бүгдийг гэж хэлэхэд бол бас учирдахтай дутагдaltaй байх л та. За миний шав нар бол бас нэлээд би одоо энэ сургууль багшилж байхад ч урдаас ирж над дээр сурч байлаа. Одоо өөрлөгчийн олон гушуунаас ирж сурсоо. За англи хүн байж байна. Солонгос хүн байж байна. Япон хүн байж байна. Эднэр ирнэ штэ. Бүгдээрээ бүр шалгалтад энэ төр байна. Ирнэ эднэр бүгдээрээ л ирнэ. Тэгэл олон улсах болж байгаа юм л да. Хамгийн олон нь бол өвөр Монголоос хятадаас энтрэл их ирнэ. Тийм. Хой зүгт байт юм болоо энэ бурайд халимаг гээл. Одоо тэдний сонирхож сурдаг. Яг миний шавтал байхгүй. Одоо бусад хүмүүс их яадгийн байгаа юм гэдэггүй. Надтай одоохондоо тэгж холбогдоод байгаа алимаг энтрээс уртын дууны талаар холбогдоод байгаа улсууд бол байхгүй. Дээд Монгол энэ тэгээд өвөр Монголоос л их байна. Холбогдож байна. Тэгээд би энэ одоо олон улсын уралдаан гэчиг уртын дууны анхны уралдааныг зохион байгуулахад би одоо яг л багш нараасаа заалгаж байсан өнөө өвлөөд авч исэн тэр агшин бол яг бодогдно. За одоо би ямар хариуцлагатай байх ёстой вэ энэ дээр? За зөвхөн дуулаад өнгөрөх ёстой юу? Дуучдыг би бас эрдэмтэн хүн тийм ээ. За гадна дотны эрдэмтдтэй бас ганц нэгтэй харьцаатай холбоотой байна. Ингээд бодоод ерөөсөө л шинжлэх ухааны академийн хэл зохиолынгийн хүрээлэнтэй хамтраад хэдүүлээ нэг тойруулаад бас нэг уртын дууны талаар, дарганг дууны, уртын дууны талаар, Монголын өв соёлын талаар судалдаг хүн байсан ч болно шүү дээ. Гадаадын эрдэмтэн ер нь юу гэж үзэж ийдгийг эрдэмтэд. Тий. Ингээд одоо дан дуулаад өнгөрснөөс тэр эрдэмтэдээр дүгнүүлээд тэдний одоо илтгэлүүдийг сонсоод түрүү хийжсэн судалгаануудын сонсоод за сүүлчээс нь одоо очиод ингээд дуучдыг сонсоод тэд нар юу гэх нөө ярилцлага, чөлөөт ярилцлага, хилцүүлэг энэ төр хийгээд ингээ гэж бодоод. Зөв. За гадаадын эрдэмтэд нэг 8-9 хүн ирчих гэж байна. Дотоодынх нэг бараг 20-од байх шиг байна. Зөвхөн намайг судалж байгаа хүн байна. За дарангийн уртын дууг судалж байгаа хүн байна. Монгол уртын дууг судалж байгаа ч хүн байна. Эн чинь тэгэхээр зөвхөн дуулах биш. За энэ даргангийн онцлог эдрээс гадна эн чинь бүр эрдэм шинжилгээний том тийм байгаа юм. Тий цогц юм болж байна. Энэ шинжлэх ухааны талаас нь хандах юм байна, лекц явагдах юм байна. За дээрэс нь мэдээж хэрэг бол дуу хоор одоо онцлог арга барилын тэгэж штэ одоо даринга дууны онцлог гэдэг чинь шал өөр. Тийм нэг уртын дуу ерөнхийдөө бол юм тойроод ирж байгаа юм шиг тийм зарим аянууд нь бий л дээ. Даринга дуу бол бүр шал тусдаа. Яг тойрсон хөдөлгөөн. Яг багтаад идэг байхгүй юу? Тэгтээ нэг өнгөнөөс нэг өнгөнд нь бол өөр л дөө. Өөр боловч яг л гэл иймэрхүү юунд дарингийн аялгаунд бол тийм байгаа шүү дээ. Тэгэхээр тэр эрдэмтэд яг өөрөө ирээд одоо 10 хүн ч юм уу 100 хүн ч юм уу одоо би эндээс 100 хүн л авч байгаа тийм юутай. Юу гэдгийг те одоо цаана буудал батхгүй шүү дээ. Тийм. Сүхбаатар аймаг авч явах юм чинь. Тий нутагтаа хийх гэж байгаа. Би бас уулуусаа баярлуулъя. Тэгээд энэ нутаг орн маань бас хамтарч байна. За ивент итгэгч чинь бас манай нутгийн хүн байна. Энд байдаг ч гэсэн нутагтаа их юм хийдэг тийм хүн байна. Тэгэхээр хөрсөн дээр нь хийгээд үзье гэж бодсон. Та одоо яг энэ дарганг энэ үндэсний нутгийн за хамгийн том өв соёлыг тээгч хүн. Тэгэхээр танд бас маш их хариуцлага байдаг баг. Юу. Харин тий. Тэгээд
таны өвөг дээд ээж аавынхаа өмнө хүлээсэн айгүй том хариуцлага. Одооний нөхцөл байдал ямар шүү байна? Одоо дараагийн үндэстэнгүүд маань ер нь цөөхөн байна уу? Танд судалгаа байна уу? За тэндээс гарч байгаа дуучид, одоо хөгжимчид, бүжигчид энэ чинь бас үржиж байна уу? Байна. Одоо яг бидний үеийг бол сайхан бэлтгэдэг сургуулиудтай болсон шүү дээ. Бүжгийг хичүүлж байна, хөгжим, дуучид, уртын дуучид гээд олон сургууль бэлтгэж шүү дээ. Мань мэдтэйд тийм сургууль гэж байсангүй. Харин азар нэг курс байгуулагдчих. Тэгээд гэхдээ та энийг гүнзгийрүүлээд та Монголд анхны одоо би таныг эрдэмтэн гэж хэлнэ. Монгол ардын уртын дууг нотлсон шүү дээ. тий би нот зогссон. Нот зогссон. Та эн чинь бол би бол курс гэж ярмааргүй. Үгүй яг хаа тэгээ багш сүрхий хүн байсан болохоор манай нуруу багш, нуруу банцад багш нарын айгүй том аж байна тий. Гавьяат болсон хойно багш ингээд. За чи энэ Сүйсд ороо өөрөө багшилж ирсэн. Сүйсд ороо гэд би тэгж байна. Би тэгэхээр залуу байсан болоо тэр штэ өвчтий. Би ч одоо гавьяат хүн чинь одоо оюутнуудтай ингээ гутгалд нь ухааны юм бодоод жоохон цааргалаад байсан чинь нэг дуудаж аваачаад тэгжээ. Чиний үед одоо чамаас хойш энэ тэр ер нь нэг үзүүлэх диплом байхгүй бол цэвэрлэгч жолдохгүй шүү чамд. Бас тайхтрыг ингэж хэллээ. Нэрэл тийм байлгүй. Тэгээд чи багшд одоо дарагдаад тэгэл Сүйс төгссөн шүү дээ. Ороогоор төгссөн дөө. Бас тайхтар үг хэлж дээ багш. Тэгээд би одоо багш болж байгаа шүү дээ. Тэгэхгүй л нэрээ үзүүлэх юм байхгүй одоо би яаж багшлах вэ? Гавьяат хүнгээд л одоо ардын жүжигч хүнгээд багшлуулаад байхгүй бол бас нэг тэрнээ өөрөө нэг ингээд ороогоор ч гэсэн сурах дээр чинь бас дээд сургууль гэдэг чинь бас нэг л өөр юм өгж байгаа шүү дээ. Тий. Түрүү ингээд багш шавын барилгын тухай ярьж байхад та хэллээ шүү дээ. Таныг дөнгөж ингээд 15 16 настай хүүхэд байхад таныг хаав исэн тэр Сүхбаатар аймгийн тэр сумаас ингээд шинжээнд оруулаад хотод авчираад курс суулгаад тэгэхээр тухайн үеийн бас систем нь бас гайхамшигтай мундаг байж. Зөвхөн та ганцхан биш шүү дээ. Та түрүү ярьсан Аранга аймаг, Завхан аймаг энэ олон гавьяатууд ардын жүжигч ингээд тэдний чинь нээж илрүүлээд очиод бүгдийг цуглуулад нэг цэг дээр авчираад заагаад өгж ин гэдэг чинь. Манай энэ яг хөө дээр үеийн хэлгээр бол хөгжим бүжгийн коллеж байсан. Одоо бол консерватори болсон. За тэгээ багшийн их сургууль маань эдний хийжсэн тэр ажил бас мундаг байгаа шүү. Энд тэндээс хүмүүсийг авчираад за энэ бүжиглэх хавьяастай хөгтөн байна. Энийг сургая гээл те. Энэ одоо хөгжимчин болох хэвээр, энэ дуучин болох хэвээр. Ингээд нээж ин гэдэг чинь мундаг байсан байна шүү. Тийм. Одоо энэ сургуулиудын ач гавьяа шүү дээ. Одоо хамгийн анхных нь бол одоо хөгжим бүжиг шүү дээ. Тийм шүү дээ. Миний ах энэ хөгжим бүжиг төгссөн хүн байгаа. Тэр зураач хүн л дээ. Бид нар чинь бүгд нэг дор байсан. Тийм. Тэр зургийнхан бүгд л хөгжим бүжиг байсан шүү дээ. Тэгээд тэрний сургалт, тэр үеийн багш нарын сургалт бол лут байж. Тэрний одоо шавнар эргээд багш болоод, тэр шавнар бас эргээд багш болоод ингээд л одоо байгаа хэрэг. Чи бол угсаа нөгөө жам л да. Тий. Одоо тэгэл таны одоо шавнар чинь ч гэсэн багш болсон хүмүүс өндөөл байгаа шүү дээ. Тий. Би нэг танд нэг дурсамж ярих гэдэг бас товчгоо хэлчихье бас. 10 жилийн сургууль байхад би бас л нөгөө тухайн нийгмийг л ярих гэдэг. 10 жилд байхад ингээл бидний чинь ингээл автобусын суулгаж авал ор сургууль байсан юм. Тэгэл би чинь 3 4 дэх сургууль ангийн л сурагчтай. Бидний чинь автобусын суулгаж авал дөөр үзүүлнэ, цирк үзүүлнэ. За ингээд ардын дуучийнхаа тоглолтын үзүүлнэ. За. Хэд таны түрүү нөгөө хэлдэг нэг таны багшигаа хэлсэн шүү дээ. Аранга аймгийн багш нөгөө уртын дуучин сүрлэг. Сүглэг маа. Сүрдмээр сайхан хүн байсан. Би яг тэр сүрдмээр тэр мэдрэмжийг чи бид нэр хүүхд байхад зүйлсэн чи нөгөө би одоо самбын цоодлох бат болсон. Уртын дуучин. Тий. Амар ингээл тайзан дээр ингэж нүрлээл явцсан чил. Бид нар чи хүүхдүүд чинь сахилахгүйдхад болж тэрийг сонсоод бүгдээр ингээд би ярзаана гэдэг шиг л те амар сонсогдож байлээ нэр хүүхд байхад. Би тэгээ эндээс ингээд бүр цаашаа ингээд гар бариад бугуу барина гэдэг шиг. Би таны нэг дууг онцолмоор байд юм аа. Таныг өнөөдөр бас ирсэн дээр нь бас Тэнгэр ээж минь өршөө гэдэг дууг би яг сонсоход надад тэр мэдрэмж төрдөг. Яг л өөрөө ирэхгүй ингээд нүдэнд ингээд нулимс дүүрэл айгүй тийм хэцүү дээ. Та энэ өөрөө энэ үгийн зохиосон байдаг.
Тэгээд та энийг ээжээ алдснаас хойш зохиосон. Ээжигээ Байхад хийсэн үү? байхад нь хийсэн. Тэгээд би ер нь их сони хүн байгаа юм. Яг мангарч юм уу гэдэг. Хүн чинь одоо ээж аавдаа очичоод тийм ээ. Арайд нилийн хонжгоод одоо сандаг бол би буцаад явж байхдаа санаад. Одоог багт. Тий. Буцаад явж байхдаа л санаад байдаг. Тийм юм байсан. Тэгээд нэг өсөр очиж чадаагүй байсан ээжтэй. Тэгээд би бас манайхан ч бас цаашаа нэг хил нээгээд өвөр Монголоор гараад тэгээд ойртоо очиж чадахгүй. Тэгээд ээжигээ их санаад тэгээд тэр шүлгийг бичсэн байгаа. Тэгээд ээж тэр нь их юутай бас их явдалтай. Урд жил нь билүү, урд жил нь билүү ээждээ одоо шүүдэр зохиж өгвөл одоо ачийг хариулдаг гэсэн нэг тийм үгтэй шүү дээ. Манай гүйөө бидний жоохон байхад орж ирээд ээжийн дэргэд биднийг тэгж загинж ирсэн. Та нар энэ муу хүүхнийг амар заяагийн үзүүлэхгүй. За шүүдрийн ус зохиж нэг удаа цай чанж өгвөл нэг данга гэж ярьж байгаа юм. Нэг данга цай чанж өгвөл ачи нэг л удаа гэж байгаа шүү дээ. Шөнө 3 хөөсөн байсан чинь нэг л удаа өндөж хөөсөн их ачиг хариулдгийг гинлээдэ гэж ярээд тэгэл загинсан. Тэг хүүхэд байсан болохоор нэг сонин тийм сандар мэт тийм бодол надад үлдсэн юм да. Тэгэл би одоо шүүдэр зохиод ээж минь их явсан, би одоо их явсан. Үүрийн харанхуй шахуу байсан да бараг л тэгэхэд гараад тэгээд нар ханы толгой шахуу жахад тэр чинь өвс хатчих байгаа шүү дээ. Тэгтэр ирж исэн. Тэгэхээр одоо ачийг хариулна гэж шүүдэр зогсож байгаа юм л да. Одоо би тэгжил ачийг хариулах юм бай. Би эзээ эргэн дуучин болчихсон юм шүү. Тэгээд тэгнгээд явсан. Тэгтэл явж ирэхдээ жохоо энэний ёроолоор юм шиг ийм дүүрэн өнтер байсан би баярлаа шүү дээ. Тэр чинь болдгүй юм байна лээ. Болдгүй болохоор нь үнэхээр болдгүй болохоор нь эхийн ачтай зүйрлж их хүн гэдэг хэм билээ. Хэрний ачийг хариулах юу вэ? Тийм ээ. Үнэхээр болдгүй болохоор нь одоо ээжийн ачтай зүйрлсэн юм байна лээ. Тийм байна шүү дээ. Тэр чи одоо туслаар түүн гэж байхгүй шүү. Ёстой хэцүү юм байна лээ. Хүн чи би ч нөө шанганы толгой аваа явсан. Тэгээд ингээд савчлаа зохино шүү дээ. Тэгэхээр чин тэр ордгүй байсан. Сарнаад алгаалаа юм байна. Салхинд хийсгэн хийсэл тэгэл одоо дээлийн хормоо өмдний шуумг мөмөг бол өстой шалгавар. Тэгсэн хэрнээ саванд ордгоо. Тэгээ сүүлд нь одоо нөгөө өвсийг ингээд шувтраад салаагаараа шувтраад тэгээд нэг жоохон нэг тусал хоёр тусал ингэж хийсээр нэг жоохон нэг балга гэртэй юм аваад атсан. Тэгээ ээж маань нэг ойшоож үзээгүй байхгүй юу? Тий. Гэхдээ яг манайх чинь одоо Улаанбаатарын зам, аймгийн зам, уулбыны зам ингээд сагчээдэг ойролцоо байдаг айл байхгүй. Зам дагуу. Тий. Яагаад гэвэл олон хүүхдтэй готоос зарим нь очин, зарим нь аймгаас, зарим нь сумаас гээд очиж штт. Тэгээд нөгөө гойхон хүүхд нь хар өөрөөр гараад алга болж байгаа. Тэгэхээр санаа зовсон юм шиг байна. Тэгээд би ч өнөөхөө нэг галын ам руу дөнгөж дүрээд л мө шанганыхаа толгойд жоохон бужигнаа буцлах гэсэн нөхөн ширэх гिचж байгаа юм шиг. Тэгэн штэ ууршаалаад. Тэгэнгүүт нь бошоохон шиг аяган тэгээд ээж төгсөн чи ээж уусал да. Уучгаад даа чи мэдсэ. Би шүүдэр мөөдөр гэж дэмэрч явхаа. Ажлаа сайн хийвэл барав гэжээ. Өөр тоож байгаа юм. Ингээд л би ажлаа сайн хийсэн үнтэй. Тэгээ одоо тэр өвөл нь баха. Тий. 92 оны өвөл шүү дээ би энэ шүлгийг бичсэн. Сайхан дуу. Ингээд дуу болсон. Гэхдээ яг энэ түүхийг бол болсууд мэдгэл байх. Одоо би энэ уралдаа нэг далимдуулаад манай нутгийн Инх тайван гэж үүдэн чулуу гэж компанитай чулуугаар юм хийдэг сайхан олон жил хийж байгаа. Сайхан компани байдаг. Биднийх ээжд минь зориулж тэнгэр ээж дуунд зориулж ч гэж болно. Хоёуланд нь зориулж байгаа гэж би бол одоо хувьдаа бодож байгаа. Ингээд тэнгэр ээж гэж нэг 2 метр нэлээ гарантай юм уу да тийм. Хөшөө 100 дуучин эндээс очиж байгаа 100 дуучин
хоолой гэдэг газар очоод дуулаад дуун хөшөө бас. тий дуулаад ингээд дуун хөшөөгөө босгоно. Би одоо өөрөө олон жил тэнгэр ээжигээ дуулсан. Сүүлд нь одоо миний шавнарын өвөрчөр хамтлаг байна да. Та өөртөө их гоё дуулсан. Тий өвөрчөр хамтлаг очино бас. Надтай дуулана. Тэгээд нутаг усныхан маань, ирэн баг багийнхан маань, ирэн тэнд чинь аймгаас улсууд ирэн сумаас ирэн. За тэгэл одоо миний багийнх шиг л жоохон хүүхдүүд ирвэл тийм гоё концерт үзсэн дээ. Тийм хөөрхөн хөшөөнэ нэ. Сайхан мэдээ байна шүү. Их олон талтай юм байгаа энэ уралдаа. Энэ дуу бол өөрөө хөшөө байтгал юм тал болох хэвээр дуу л да. Миний зөв хувийн бодол. Сайхан дуу. Гэхдээ надад ягаад ч юм бэл тийм хүнд санагддээ. Ягаад гэвэл ингээд ээж минь амьд сэрүүн байгаа л да. Тэгтэл ингээд сонсохоор л ингээд энэ чэйж рүү юм дараа шүү. Өөрөө энэ үг аяны тэр цогцолдоо тэр энэ дууг сүрлэг болгож байгаа чанар нэм болоо гэж бодлоо. Тэгээд өөрөө та энийг өөрөө ингээд эзэн өөрөө ингээд дуулчихаар бүр их сүрөө оруулаад айгүй хүнд дуу гэж би танд хэлмээр санагдаад идэг байсан. Одоо хэлчихээ нэг уулзсан. Гэхдээ сайхан дуу. Энийг одоо үеийн монголчууд, үеийн сонсогчд маань сонсоод ээжигээ санахын санаал ээжигээ бишрэх нь бишрээл явна угаасаа. Сайхан дуу шүү. Та бригадаар их явжсэн. Би энэ 300 хэдэн сум энэ төр бүл нилээ хэд тойрсон. Одоо Монголыг бол тойрсон биз. Зөндөө тойрсон, олон тойрсон. Тий. Бидний үед чинь одоо бүр график яамнаас гаргаж өгнө шүү дээ. Баруун аймгийн одоо театрыг Зүү аймаг руу, Зүү аймгийнхыг Баруун аймаг руу ингээд солиулаад ингээд явуулаад байдаг. Тийм графикаар явдаг байсан. Улсын төлөвлөгөө биелүүлсэн шүү дээ. Тэгээд тэгж явхад бол одоо их олон тойрчтой Монголыг уучин чи 11 байлаа. Тэгээ 21 болсон доо. Тэгээд 300 гаруй 40 гаруй сум байлгүй юу вэ? Одоо бас нэмэгдсэн байна сумд. Зөндөө нэмэгдсэн. Тэгээд тэднийг энэ төр зөндөө тойрсон. Одоо бас харин сүүлийн нэг 3 жилд би 2 удаа тойрлоо. Эхнийх нь болохоор хүмүүний нэгэн урсгал гэдэг тоглолтоор тойроод ирлээ. Тийм хамтаараа ингээд тойроод ирлээ. Сая бол 24 оны 10 сараас гаргуудаа тэгээ 25 оны 1 сарыг дуустал PHTG гэдэг тоглолтоор яваад ирлээ. Гэхдээ одоо бас тухайн үеиг бол бас залуу хүн биш. Ингээд олон аймаг сум дээрх бас ядарч байгаа биз. Айгүй юу. Ерөөс ядгүй бид нар чинь тэр үеийн хүмүүс чинь нэлээд тийм ажлын ачаал даадаг болчихсон хүмүүс байхгүй бид нар бол тэр талаараа үрчэр хүмүүс л дээ. Тий бидний үед бол 51 юм уу 53 машинтай тийм дээр нь бүхээгч байхгүй. Зүгээр тий чандаа мандам гэж байхгүй. Зүгээр ийм баадан шиг юмд ингээд тоглолтойгоо говцыг сайхан одоо үрчих хэрэггүй өхөн. Дотор нь бол паниар юм уу хийгээд ингээ орооно. Тэрийг очоод буугаад эндүүдх тийм эндүү гэж байхгүй шүү дээ. Тэр үеч. Тэгэхээр чин одоо өнөөхөөгөө бүр эндүүд байгаа юм шиг тэгж бод сурсан бид нар бол тэгэл очоод тоглолтод тоглохдоо одоо хүүхдэд 2 тоглосон заавал жүжиг концерт 2-тай. Мань мэд чинь концертантай ч орно, жүжигтэй ч орно. За хүүхдэд 2 тоглоно, орой том хүнд 2 тоглоно. За ингээ өдрийн 4 тоглолттой 53 машинтай. Ингээ явж байсан улсад чи өдөр ганцхан тоглоод тийм одоо зөөлөн сайхан машинтай одооны машинууд чинь одоо нэг шиг биш шүү. Тий биш. Орсын нэг бол зэрлэг машинуудаараа л юм. Тий, Орсын хамгийн сайн машин сүүлдээ зээл 130 машин болсон. Тэгээ харин тэрэн дээр сүүлдээ нэг бүхээг хийсэн. Тийм л машинтай явж байсан, 4 тоглоод явж байсан улсуудад бол саяын ингээд 2 удаа 21 аймгаар тойроод ирэхэд бол зүгээр надад бол бараг л амраад ирж байгаа юм байна. Агаарт гараад сайхан. Амар төвлөд баягэр. Тий. Таны нэгэн дууг хоёлаа бас ярмаар л да тавчгаан. Гэхдээ хүмүүний нэг уурсгал гэдэг та сая ярьлаа. Энэ дууныхаа нэрээр нэрсэн концерт аваад бас сая ингээ хөдөө орнууд тэгэхээр тоглолцоод ирсэн. Их сайхан дуул да мэдээж хэрэг тэгээд
Энэ дууг одоо аян бол Баточир гоё. Тий, Баточир манай байсан. нутгийн хүн шүү. Үг нь бол гамаа. Тий, гамаа. Анх энэ дууг дуулахад санал болгосон хим. Энэ яг одоо яг би юу ярих гэдэг юм гэхээр танд энэ дууг хэн санал болгох хий өгсөн? Баточир ая хийчгээд. За. Тэр хоёр дундаа ярьсан болтой. Баточир ая хийчгээд тэр үгэнд нь ая хийчгээд энийг чимээ хичээр дуулвал яах бол? Дуулах болоогүй болоо гэдэг бас жаахан бэргэн штэ. За тийм. Бэргээд тэгээд явахгүй яах вэ? хэлж чадахгүй ингээд байж. Чи өөрөө л мэдээ би одоо мэдэхгүй шүү гэж цаадах нь хэлжээ. Тэгээд нэг өдөр Баточир над руу уцтаад аваад ирсэн. Би тэгээ үзээд тэр дороо бас зөвшөөрөөгүй л дээ. Үзэж харнаа. Угааны үзэж харан тэгжээж болно. Тэгээ би нэг сурлаа нэг гэж сурсан болмоор юм шиг бас нэлээд засвартай. Гэт эн чинь өөр нэртэй байсан юм аа. Би гэдэг нэртэй байсан. За. Тий, би гээд жаахантай гээд. Тэгээд хүмүүний нэг урсгал гэж нэртэй болгоод ингээд дууссан. Ердөө дуулаад тэр дуулчаад студи дээрээс тавьчихсан байхгүй юу би. Тэгтэл баг гэртээ ирэхэд хэдэн мянган үзчихсэн бэ. Тийм шүү дээ. Тэр бичлэгч яг студийн бичлэг. Тий, студийн бичлэг байхгүй юу. Ингээд л одоо тэр чинь уул нь клипний зэрэггүй л болсон. Сүүлд нь яг тэ тийм хүмүүс чинь тийм нэг өөрийнхөө сэтгэлийг гүйцэх гэсэн тийм бодолтой хүмүүс байдсан байна. Миний нэг хуурайд отгоо байдаг. Өмнө говьт байдаг юм л та. Тэр бүр би клип хийлгэж өгнө гэсээр угаад нэг хүнтэй клип хийлгэж өгсөн. Тэр гоё клип. Би сайхан клип болсон. Ер нь энэ дуу чинь бол өөрөө бас 3 4 клиптэй шүү. Би энэ бас одоо нэг л ам нээсэн юм чинь тэр мөнгөн цэцгийн асуудал яагаад юм? Энэ дууг одоо хэн зөвшөөрөөд ийм дуулсан? Танд хэлээгүй дуулсан билээ шүү дээ. Тий анх бол хэлээгүй. Тэр энэ цогоо байна да. Энэ чуулгын одоо чуулган дарах шүү дээ. Одоо манай найруулагч үндэсний дуугийн чуулган дарах. Тэр нэг кино хийх гэсэн юм байна. Ер нь сүүлийн үед би бас жаахан шүмжилтэй хандмаар. Кино хийх гэж байгаа улсууд над руу их ярина. За. Таны ийм дуу кинонд оруулах гэсэн. Тэр хүнээр дуулуулна. Өөр хүнээр дуулуулна. Би бол бас тэхгүй. Энд чи дуулсан хүн хэрвээ тийм хийх гэж байгаа бол заавал миний дуулсан дуугаар яах юм? Дууныхаа үгийг бичээд аяын хийлгээд тэр цаад улсуудаа мөнгөний төлөөд хийлгэл болно шүү дээ. Тэгээд энэ цогоо аваачаад нөгөө хоёрт хэлээд чимээгчд хэлчихсэн. Та хоёр ямар ч асуудалгүй гэдэг. Дуулгээд. Тий, дуулгээд. Нөгөө хоёр тийм л юм байна. 2 3 асуусан юм лээ мөнгө өгөр. Тэгтэл асуудалгүй гэдээ аваачаад дуулсан. Тэгээд тийм болсон баг. Тэгээ одоо энэ нэг жоохон үйл ойлголцтой үүссэн. Тий, эхлээд би бас жоохон гоморхож байсан. Хамгийн бас нэг эвгүй нь манай хоёулаа нэг нь бас миний төрөл, манай гамаач миний бас нэг төрөл. За. Баточир хоёр аваачаад тэгээ тэр хоёр бас нилээн тэр хоёр бүр өнөө юунд оюуны өмчийн газар очиад нилээн бужигнуулсан байх юм да. Зөв шүү дээ. Өөртөө одоо миний нэрийг асуулаад тэр чинь эвгүй шүү дээ. Миний нэрийг асуулангуудаа өөр хүний нэр дээр болгох гээд ингээд бужигнууд явсан байлээ. Би ер нь арай чимэгчээр ер нь дуучид хөгжимчд оролцохоор би заавалч хүндэхэд нэг хүндчих гэдэг асуудал яг наад чинь гоёны өмчийн зохиогч эрхийн асуудлыг хүндэх гэдэг. Танд одоо ингээд за энэ хүмүүний нэгэн урсгал дуунаас гадна зөндөөл хэдэн зуун дуу байгаа. Ийм юм тохиолдож байсан уу? За хэрвээ та хөгжмийн зохиолчтой яруу найрагчтай ямар одоо арга барилаар хамтарч яаж илтээ? Энэ тал дээр. За одоо яах вэ? Энэ бол зөв асуудал шүү дээ. Байх ёстой. Энэ бол хөгжүүлэх ёстой. Одоо би тухайлбал тэр хүмүүний нэгэн урсгалж байдаг юм уу, эрдэнчин байж байдаг юм уу? Одоо эднэрийн чинь бүр тултал нь ажиллаад тийм ээ, уран бүтээлчний хувьд би 50 гаруй жил дуутай ноцолдсон хүний хувьд тултал нь ажиллаж иж гаргаж ирж байгаа шүү дээ. Бүр өөрийнхөө хэмжээнд тийм ээ. Өөрийнхөө дотор байгаа потенциал юу вэ? Тэр бүгдийг оруулж бай. Тэр дуун дээр өөрийгөө нэмж чимэж байж ингэж одоо хүн төрөж байгаа шүү дээ. Бүр ингээд хэзээ хэргийн хүн төрөгчгсөн имийг эргүүлээд дуулна гэдэг чинь цаад дуучин дааж ивгүй. За сонсож байгаа улсууч бас хоёр талтай ойлгоно.
За дуугаа зүгээр тэр хэллэгчгүй ч юм уу аваад цаад хөндүүлчлаа. Тэр дуучинд ч бас яд сайхан байх гэдэг тийм ээ. Ер нь бол хойшлоо нийцсэн юм шиг тийм сэтгэл төрөн шүү. Ер нь бол хойшлоо манай залуу уран бүтээлчид бас бодохоор асуудал. Тэгээ би мөнгөтэй бол тийм хэрүүл хийхгүй гэж бодсон л доо. Тэгээд за айгүй бол ингээ бидний чинь хөшигний цаана одоо хэрүүл хийгээд байгаа юм шиг юм бодох бол төгдөөгээд тэр хоёр ч над санал тавьсан. Ер нь ингээд энэ хэрүүлгийг зогсооч. Би бас тэр нь зөв гэж бодсон. Ингээд одоо би ээжтэйгээ гээд яваад ирсэн. Тэгтээ залуу дуучид бол бодох хэрэгтэй. Миний дууг бол өөрөөр нэг аваад сүрхий болгоод дуулчихсан тийм хэл амд орчихсон юм болоод байхгүй. Ганц нэг чимээг дуулчихдаг хүн байдаг юм байлаа. Тухайлбал Бэрийн өглөө гэдэг нэг сайхан дууг би дуулсан юм байна. Тэгсэн сүүлд нэг залуу хүүхдүүд аваад дуулсан. Тэр яг уу надаас илүү дуулвал болно. Тэр болно шүү. Бас хүний имийг хүн төргөн гэдэг чинь өөр штэ. Надаас илүү дуулчих болгоно. Болно гэж боддгийг би. Даанч л одоо тэхгүй болохоор чинь өнөөхий чи унгаад хайчиж байгаа. Өөрөө ч унж байгаа шүү бас давхар унжиж байгаа. За ямар ч энэ асуудал дээр манай багшийнхаа за тэгээд манай энэ зочны маань яриаг сонсож байгаа залуу үеийнхэн маань бас анхааралтай байгаарай. Энийг бол ярих л асуудал, хөгжүүлэх л асуудал ч юм уу гэж. За тэгээд ерөнхийдөө цаг маань ерөнхийдөө яаж байна? Төгч байна. Чимцээгч. Тэгээд би одоо зочдоос ирсэн зочин болгоноос хамгийн төгсгөлд нэг асуулт тавьдаг. Тэр маань юу гэхээр танихаар аж аргал гэж юу вэ? Аз жаргал гэдгийг бол хүн өөрөөр л ойлгодог ба. Би бол одоо аз жаргал гэдгийг бас залуу наснд ч хүн өөрөөр ойлгодог юм байна шүү. Одоо өдийн наснд ч бас нэг арай нэг тулгууртай ойлгодог бастай. Аз жаргал гэдгийг залуу наснд бол зүгээр агаарт явж байхыг аз жаргал гэдэг юм шиг. Тэгээд одоо бол аз жаргал гэдэг бол зүгээр хүн ухаантай зөв шийдэлтэй бол өөрийнхөө л байж яах нь аз жаргал. Уран бүтээлийг ч гэсэн тийм ээ. Ажлыг ч гэсэн ухаантай өөрөө би энийг зөв шийдсэн, би зөв юм хийж гэн гэж бодоод ингээд л тэрийгэ хийгээд явах нь бол аз жаргал. Би тэгжил боддог болчихсон хүнтэй. За үнэхээр гайхамшигтай байна. За баярлалаа. Таньдаа дахиад эрүүл энхийг хүсмээр байна. Таны одоо хийх гэж байгаа одоо даригаан үндэсний маань одоо энэ чуулга одоо том уралдаан олон улсын фестивальд нь одоо амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд Чимцээгч бит хоёр одоо өнөөдөр ингээд уулзаад дуусгар болчихгүй. Ирэх жил би заавалчгүй Чимцээгчээ дахиад сайхан гоё сэдвээр дахиад гоё мэдээтэй гоё уулзах болно. Баярлалаа. Баярлалаа танд. За өнөөдөр ингээд энэ подкаст маань уламжлалсаар одоо Баянгол зочдуудын хойно байрлах The Corporate зочдуудын Chairman ресторанаас та бүхэндээ хүрлээ. Дараагийн дугаар хүртэл түр баяртай найзуудаа.